Сайжруулсан шахмал түлшний цогц хэрэглээ аян. Утаагүй, угааргүй ухаалаг хэрэглэе. Монгол улс Улаанбаатар хот. Улаанбаатар хот нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 1.3% эзэлдэг мөртлөө нийт хүн амын 48% нь энэ хотод сууршин ажиллаж амьдарч байна. Хотын захад гэлт амьдарч байгаа та. Хотын төвд орон сууцнд амьдарч байгаа та. Хотоос холгүй уулын ам бараатан хаост амьдарч байгаа та. Бид бүгд нэг агаараар амьсгалж байна. Яг одоо утааг бууруулахад оролцоогоороо нэгдээ. Манайх 2011 оны 10 сарын 7-нд энэ утаагүй 100-ыг авч хэрэгэлсэн. Утаагүй 100-ыг авч хэрэглээд гэрээ маш сайн дулаалж 4 давхар одоо бүрээс дээрээс нь одоо цементний боруудыг ойж гадуур нь даавуугаар одоо бүрхэж гэрээ дулаалж мөн одоо хаяага маш сайн манаж төмрөөр ингээд дугалж төмрөөр бас гассан байгаа. Утаагүй 100-ыг хэрэглэснээр түлшээ хэмнэж одоо бидний бас өдөр тутмын одоо хэрэглээнд одоо маш их хэмнэлт гарсан гэж би өөрөө үздэг юм аа. Сайжруулсан түлшээг одоо саяхнаас хэрэглэж үзэж байна. Сайжруулсан түлшүүд бас утааг бууруулах одоо бас их сайн талтай юм. Сайжруулсан энэ түлшээг одоо бас дуршиж үзснээр одоо иргэн миний хувьд бол бас утааг бууруулахад өөрийнхөө зүгээс одоо хувь нэмрээ оруулж байна гэж бодож байна. Яг одоо утааг бууруулахад оролцоогоороо нэгдээ. Гол гараа ингэ тусч байгаа. Навчаа ингэ зөөл хийх. Зөөл. Ширээ арчвал яг үлээ. Чам арчвал навчин гэмтэн тийм ээ. Манай цэцэрлэг агаарын бохирлын голомтод байдаг учраас манайх ангидаа агаар цэвэршүүлэгчийг тогтмол ажилуулдаг. Мөн ангидаа ногоон орчныг бий болгож хүүхдүүдэд хүчил төрөгчөөр хангахын тулд хүүхдүүдийн хамтран үрсэлгээ, тариах, услахын арчилгааг хичээлийн явцад хамтран хийдэг байгаа. Энэ бол агаарын бохирлын эсрэг миний оруулж байгаа оролцоо юм аа. Яг одоо утааг бууруулахад оролцоогоороо нэгдээ. Манай хэсэг нь 420 өрх 1726 хүн амтай. Утааг бууруулахад манай хэсгийн өрх бүр өөрсдийн оролцоогоороо нэгдэж байна. Харин би тэдэнд гэр байшингаад хэрхэн дулаалах, утаагүй зоохоо хэрхэн зуугаалах талаар болон сайжруулсан түлш хэрэглэх, шөнийн цахилгаан ашиглах зэрэг утааг бууруулах шийдлүүдийн талаар мэдээлэл цаг алдалгүй хүргэн ажиллаж байна. Энэ бол миний агаарын бохирдлыг бууруулах оруулж байгаа хувь нэмэр юм. Яг одоо утааг бууруулахад оролцоогоороо нэгдээ. Манай эдшидийн орон хөгжлийн төв маань нийт одоо багш ажилчтайгаа нийлээд 50 гаруй хүн ажиллаж амьдардаг. Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдол ихтэй төвцөг учраас багш ажилчтайгаа нийлж хамгийн түрүүнд одоо цонх хаалгаа маш сайн дулаалсан байгаа. Дээрээс нь одоо утаа гаргахгүй тул цахилгаанаар энэ халаалтаа шийдсэн учраас агаарын бохирдлыг бууруулахад оролцож байгаа. Эдшидийн орны хөгжлийн төвхний оролцоо юм аа. Яг одоо утааг бууруулахад оролцоогоороо нэгдээ. Бид гэр хорооллын иргэдэг сайжруулсан шахмал түлшээр хангахаар ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх нь утааг бууруулахад оновчтой шийдэл гэдгийг бид туршилтаараа баталсан. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш нь
түүхийн үрснээс илчлэг өндөртөө утаа баг гаргадаг мөн үнэ өвдөж боломжийн гэр хорооллын иргэд маань сайжруулсан шахмал түлшээ хэрэглэж утааг бууруулахад хамтдаа нэгдэцгээе. Би утааг бууруулахад оролцоогоор нэгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. Яг одоо утааг бууруулахад оролцоогоор нэгдээ. Амьдарч байгаа утгийнхаа агаарын бохирдлыг бууруулах үйлсэд өөрөө эзэмсэн туршлага, мэрэгжил боловсролоо зориулан өнгөрсөн 7 жилийн хугацаанд олон төрлийн туршил судалгаануудыг хийж ирлээ. Үүний үр дүнд бүх төрлийн зуухны галын одолд суйрлуулан хэрэглэх боломжтой утаа нэрэх төхөөрөмжийг амжилттай туршаад байна. Энэхүү бүтээгдэхүүнээ цаашдаа эрдэмтэн судлаач нартай хамтран илүү боловсронгуй болгож эцсийн бүтээгдэхүүнийг бий болохоор ажиллаж байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа миний оролцоо юм аа. Яг одоо утааг бууруулахад оролцоогоор нэгдээ. Би 6-аас доош насны 4 хүүхэдтэй нийслэл хотынхоо агаарын бохирдлыг хэмжих самбар болон O2 аппликейшнийг ашиглаж сурснараа агаарын бохирдол багтай үед хүүхдүүдэд агаар салхинд авч гарах болон гэртээ агаарын салхилц хийж агаараа цэвэршүүлдэг. За O2 аппликейшнийг ашиглаж сурснараа үр хүүхдүүдэд болон гэр орноо агаарын бохирдлоос хамгаалж чаддаг болсон. Үүнийгээ мөн үеийнгийн найз нартай болон хорооныхоо оршин суудаг ээж нартайгаа хуваалцдаг болсондоо баяртай байгаа. O2 аппликейшнийг ашиглаж сурснараа өглөө болон оройдоо агаарын бохирдол ихтэй байдгийг мэдэж авснаа. Үүнийг мэдэж авснараа би амьдралын хөвшлээ өөрчилж чаддаг болсон. Энэ нь миний агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа хувь нэмэр юм аа. Яг одоо утааг бууруулахад оролцоогоор нэгдээ. Би сүлжмэл ноос нодрон бүтээгдэхүүн үйлдвэрлээд 3 жил болж байна. Би голдуу ороод малгай болтой самц гих бүтээгдэхүүн үйлдвэрлээд сонгон архан аутлет дэлгүүрт борлуулж байна. Манайх гэр болон ажлын байраад халаалтыг цахилгаанаар шийдсэн байгаа. Манайх голдуу сүлжмэл машинаа шөнийн цагаар ажилуулад өдөртөө гар ажиллагаагаа гүйцэтгэн боловсруулдаг байгаа. Ингэж ажиллаж байгаа маань агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа иргэн миний оролцоо юм аа. Яг одоо утааг бууруулахад оролцоогоор нэгдээ. Гэрээ сайн дулаалаад сайжруулсан түлшээрээ зөв галлаад сурчих юм бол агаарын бохирдлыг иргэдийн оролцоотойгоор бууруулах нь хамгийн зөв шийдэл гэж би үзэж байна. Яг одоо утааг бууруулахад оролцоогоор нэгдээ.